Сайн бацхан эрхэм үндэс сонсогчдоо холбоос подкастын өнөөдрийн дугаараа бид нэгэн сайхан бүтээлийн талаар ярилцуулнаа. Энэхүү бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн Батхуйг доктор мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн эрдэмтэн биологч Мөнх тогтох багш бид гурав өнөөдрийн подкастаар энэхүү бүтээлийг ярих болно. Энэ бүтээл маань болохоор яг ямар бүтээл вэ гэх юм бол Оросын эрдэмтэн Мордоковичийн 1982 онд хэвлэсэн хээрийн экосистем хэмээх номын талаар ярилцсанаа. За одоогоос бараг 40 орчим жилийн өмнө гарсан бүтээл боловч өнөөг хүртэл үн цэнэ алдаагүй. Мөн монголчууд биднийг талын монгол гэж дэлхийд дууддаг. Тиймээс болохоор энэ ном бол бидэнтэй бол маш их холбоотой, бидэнтэй хамааралтай гэсэн үгнээс энэ хээрийн экосистем гэдэг номыг бид өнөөдөр та бүхэнд товчхон гэж жишээгээр тайлбарлаж ярих болно. Тиймээс одоо энэхүү ном маань тал хээр хичнээн гайхалтай систем бэ гэдгийг байгалийн шинжлэх ухааны талаас нь тайлбарласан бүтээл юм. Өнөөдрийн бидний номын яриаг эхлүүлнэ үү гэж номын редактор Батхуйг доктортой шилжүүлье. За баярлалаа төгөлдрөө. Ер нь Мөнх тогтох бид гурвын нэг ярьж байгаа бас нэг шалтгаан Мөнх тогтох доктор маань энийг бас энэ номыг орчуулахад өөрөө хянж үзээд хамгийн бас нэлээд үнэтэй хууль нэмрээ оруулсан. Дээрээс нь өөрөө тал хээр Монголын одоо ховор амтлал уурын төвцөн талаар их судалгаа хийдэг юм ондохон байт юм аа. Зөвхөн яг энэ хэрийг орчуулах болсон шалтгааныг баг сая төгөлдөр маань ярьчлаа. Тийм учраас нэг ярих гэж юм ер нь гарчих шиг боллоо. Би тийм ганц л юм гэж бодож байна. Хээр маань өөрөө хоминид гэж нэрлэдэг томоор нь яг одоо хүний төлтөл гэх юм да. Энийг одоо үүсгэн бий болгоход хамгийн чухал үүрэгтэй байсан. Хүн төрс бичгүүдээс оогоос гараад хээрт гарч хойд хоёр хөл дээр явж эхлээд тэгээд дараатай амтнаас сухтах илүү тархин ажиллах хэрэгтэй болсноос болоод хүний анхны хэлбэрүүд бол үүссэн өвдөд цуссан гэсэн тийм онцлог байдаг шүү дээ. Тэгэхээр хээр маань бидний хүн гэдэг зүйлийн хувьд маань бол их барьж авсан. Тэгээд бидний хоолж тижээж өөртөө агуулж яадаг ийм том агуулга экосистем юм л да. Энэ номын зохиолч маань өөрөө их сонио удаатай Балтийн тэнгист Ленинград төрсэн. Тэгээд дайны үед тохиолдол ингэхээр Сибирьд нүүдэн шилжүүлж тэндээ үлдээд тэгээд Сибирьт сууж байгаа мөртлөө хамаг зүрх сэтгэлээ ажиллаа хээр талд өгсөн юм. Тэгээд яг хураа хайрын хамгийн чухал гишүүн болдог. Хар цохоор мэрэгшиж энэ талаар дээрээс нь ер нь хэрэг экосистем төр чигээрнд одоо судлах ажилд өөрийнхөө амьдралаа бүгдийг зориулсан ийм сони хүн байт юм аа. Тэгэд энэ номын сони яг одоо хээрийн хувь судалгаа байдал тэгээ энийг газар зүйн талаар дараалдаг талаас нь үзээд дээрээс нь одоо бусад уур амьсгалтайгаа хичнээн яаж үйлддэг уур амьсгал маань өөрөө биомийнхоо үүслийн явцад нь хэрхэн нөлөөлж хэрхэн бий болгосон талаар нь тэгээд ер нь хамгийн онцлог болсон хээрийн доктортой шинж талаар бас айгүй гоёор хөндөж бичсэн юм байдаг. Тэгээ энэ номыг ерөөсө бадсан хээрийг бадсан ганцхан өгүүлбэрийг нь би ишлэл болгосон саналаа. Тэгээд зохиолч маань бол хээр гэдэг нь ерөөсө ундаг дугуйтай адилхан хөдөлж явахтаа тэнцвэртэй байдаг. Хээрийг бол бүх юм нь хойсгоноор гэж бид нар ярина. Гэхдээ энэ бүх хойсгоноор хөдөлгөөн нь өөрөө хээрийг тэнцвэртэй доктортой авч явдаг гэсэн ийм өгөөмс онцлогийг бол ганцхан дугуй ундаг дугуйгаар жишээлсэн тийм аа. Тэгээ энэ ном маань бол 7 бүлгээс бүрддэг. 2020 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамт олон Сибирийн экологийн төвүүд нэртэй тийм сайн дурын олон нийтийн байгууллага дамжуулаад монгол хэлээр орчуулах гэх юм болж авсан. Тэгээ өнөөдөр одоо хэлгээд байгаа анх төрхөө өөрчлөлтөд тоотой хэдхэн хээр экосистем эзэд болсон монголчууд маань энэ эсрэг өвдөөс болсон дэлхийд тосгүй ховор эрдэнэ ойлгож хайрлан хамгаалж хойш үедээ өвлүүлэх юм болно гэж энэ номыг бол орчуулсан байгаа. Зүгээр
зохиолч маань өөрөө энэ хуучнаар зөвлөх улс гэдэг нэгсэн Украины том хэрээс Казахстан туваа хүртэл зөв шиг алсрал төртөл байсан хойшоо Якутийн хүйтэн хэр энэ газруудыг хийсэн судалгаанд харьцуулж ирсэн учраас нэлээдгүй баяртууд нь яг энэ хойдлын хэрэг холбоотой байдаг. Гэхдээ энэ бүх маань Монголын хэрэгт бол бүгдээр яг эвийн цаваа шиг нийлээд орж ирдэг. Ганц нэг содын байдаг чинь юм аа гэдэг бас хэлье гэж бодож байна. Тэгэд нэгдүгээр бүлгийг би бас шууд өргөжлүүлээд танилцуулчих гэж бодлоо. Тэгээ энэ нэгдүгээр бүлэг маань ерөөсө хэрийн хэрэг юусан бэлээ гэдэг ийм нэртэй зохиолч маань өөрөө хээр гэдэг маань хоол хичээл нүүдэл суудал тэгээ хүний аюун арга уйлах сэтгэлгээнд хэрхэн нөлөөлөх тухай бол бичсэн байдаг. Тэгээ одоо хамгийн хүний амьдрал хүмүүс бүх амьд бодолын амьдралын хамгийн ихний хэрэгцээ болж байгаа хүнсний талаас нь бодох юм бол хүн гэдэг маань хүмүүс бол амьдралын хамгийн чухал асуудлаа хэрэг хоол хичээлийн асуудлаа хэрийн костюм талаар ачаар шийдэж ирсэн байдаг. Евразийн хэрийн бүсийг хамгийн анх одоо скифүүд манай тариалж бууд арваа шаргуудаа тариалж ирсэн байдаг. Тэгээ энэ тариалан ирсэн явсаар одоо хэлэхэд хэрийн костюм бүр өөрчлөсөн аграл ландшафтын агроцинозыг бүрдүүлсэн энэ төвшнөөс өнөөдөр жишээлбэл бараг нийт хэрэг костюм юм одоо бараг 3-1 ямар нэгэн байдлаар газар тариаланд бол хувирч чад байж байгаа. Өөр нь хамгийн чухал юм одоо уургийн хэрэгцээ болж байгаа махны асуудлаа ялгаагүй мөн хэрэгжүүлсэн байдаг. Евразийн нүүдэлчлэл одоо адуугаа гаршуулаад одоо малхад аж хөвтэй малаж хөвтэй юм. Одоо махсын нөөц болгоод өнөөдөр 7 дахин өнгөрлөөр өсөх энэ боломжийг болгосон байдаг. Монгол улсад энэ бас аюул том жишээ байдаг л да. Эртний шин чулуун зөвшөөрлийн одоогоос 7000 жилийн өмнөх үед хүмүүс амьдарч ирсэн тойр болчих Дорнот аймгаас олсон байдаг нөрөлөө тавхан интернетээр болж болно. Энд тэр үеийн чулуун зөвшөөрлийн хүмүүс маань иргэд хийсэн зээтгээр ажиллах байдлын хэлжсэн дээрээс нь удаага нислэлтэй гэсэн ийм багжууд олдсон байдаг. Түүнтэй зэрэгцээгээр зэрлэг амтны гаршуулж байсан яг ингээд анхны хэлбэрийн анхны одоо бас жишээ эндээс бүтээрээ олддог. Тэгээ бүр том сургуулийн суурин жишээлбэл ёслолын байдлаар одоо Орш улс тийм өхрийн яс бүтээрээ олдсон сонь жишээ байдаг. Тэгэхээр Монгол улс маань Монголын хэд маань өөрөө яг энэ хүмүүсийг өөр царя бахаар хангах энэ бүх юмны эхлэлийн нэг их цэг байсан гэж боддог бас өөрсгөр бах хэрэгтэй гэж боддог. Дараагийн нэг том юм нь болохоор Герман өөрөө агуу удам учраас нүүдэл суудлыг тэгээ хоорондоо холилдох нэгнээс сурах энэ бүх юмыг бол гаргаж ирсэн байдаг. Хамгийн нэг жишээ яг одоо тэрэг дугуй гэдэг маань тэрэгний дугуй тэрэг гэдэг маань өөрөөс анх хэрэгс гаралтай нөгөө дугаа гаршуулаад тэрнтэй тэрэг хөллөө явсан юмс гаралтай. Тэр ч бодхоо бүр сансарт хүмүүсийн хөөрсөн тэр хөлгмөн ч гэсэн одоо тэрээс өөрдөг шүү дээ. Энэ бол да Америкч ялгаагүй Орсын Байканууч тал хэрээс юм хөлгмөн одоо хөөж байгаа. Тэрээс нь одоо дэлхийд хамгийн урт одоо төмөр зам авцнууд бол хэрдэл байж чаддаг. Одоо хамгийн жишээ нь Евразийг хөндлөн гарсан Транссибирийн төмөр зам бол жишээ нь 7000 км урт. Энэ маань хүмүүсийн соёлын харьцаа, энерги бүх юмыг ингэж хооронд нь холбож шилжүүлж байгаа юм байдаг. Тэгээ энэ бол зөвхөн одоо
орнуудын төмөр зам биш бүр дээрэнд байсан тухай бид нар одоо юунаас хүмүүсийн эртний олдураас мэдж болдог. Одоо Монгол улсын одоо энгийн баян ядрах сумд дуурлын насны хүннүгийн болж тэ өнөөдрөөс одоо нэгдлийн толгоос одоо одоос 2000 гаруй жилийн өмнө байдаг тэр хүннүгийн болснаас Хятадын хаан улс дундад Афганистанд хийжсэн тэр чулуун сувсгэд ховор зүйл бол олдчиход. Энэ маань өөрөө хэр тал маань хүмүүс хоорондоо холбогдож нэгнээс сурах тэр бүх боломжийг нээжсэний энгийн жишээ байдаг. Өөр нэг нь бол одоо хэр маань өөрөө одоо хүмүүсийг дэлхийд хүмүүсийг хоолж өмдөлж яадаг утгаараа хэрэг системээс жил бүр 8 сая тонн азот 160 сая тонн үрс төрөгчийг одоо үтэрний хэлбэрээр бусад моцоор болоо нэмэлгэж байдаг. Дээрээс нь том уурхай мөрсний уурхай байна уу одоо яг энэ бүх юм маань хэрээс олборлогдоод нэг гадагшаа ингээд тэгээд гарч идэг бас одоо өнөөдрийн хүний хамгийн хэрэгцээтэй болж байгаа эрчим хүчний одоо олсон бааз суурь гэх юм аа. Херма одоо хүний араншин соёл иргэншилд бас баян нөлөөлж ирсэн. Хэр гэдэг бол баг эртээр бол дайн гэдэг ойлголттой зэрэгцэж орж ирсэн байдаг. Тэгээд бол өөрөө хөвсөнтэй тэрнээсээ болоод одоо нэг жил сайн гастай нэг жил гандан байх энэ бүх юм өөрөө хүмүүсийг гадагшаа гарах гадагшин одоо явж амьдралаа хоолой жишээ болох энд бол дандаа түлхэж байдаг. Тийм учраас хэрэг системд байшигээр одоо мөртөн байждаг бусад зэрэгэлдээ системд бич байгаа хүмүүс рүү төрөж ирсэн түүх байдаг. Энэ хэмжээгээр одоо жишээ одоо Монголын эзэн төрөмийн одоо жишээ шүү дээ. Энэ талаар хэрвээ та бүхэн Гомлёвын этногенез биосфер гэсэн юм дээр илүү их сонирхол тайлбарсан гэдгийг бас уншиж болно. Тэгээ хээрийн нэг өөрөс шинж нь бол өөрөө асар том уудам учраас хүнд одоо уудам алсын үдэмж тэгээ хүсэл тэмүүлэл эрхчлөөтэй байдал тэгээ цовоош гэсэн бүтэл хашир хянуур зан маш түргэн шийдвэр гаргах гэдэг ийм хүмүүжлийг ийм онцлогийг бол өөрөө хүнд одоо суулгаж өгсөн байдаг. Харамсалтай нь одоо ингээ хотод төрөж байгаа хүмүүс маань сүлд бол энэ бүх асуултуудаа эвэл бүх мэдээллийг зөвхөн одоо телевизийн цахим хэлбэрээр авчдаг болохоор зэрэг жоохон хацуугаагүй гэхэд өндөрч үзээгүй шинэ юм бас үсээд байгаа. Тэгэхээр залуучууд маань хэр талдаа бас явж энэ өөрийнхөө биеэр мэдэрх хэрэгтэй маа гэсэн юм зохиолч маань уриалсан байт юм шүү. Тэгээ энэ бүлэг маань хэрийн хэрэгжүүлсэн билээ гэдэг асуултаар өндөрлөдөг. Тэгээд эндээ өөрөө хариултчтэй бол нэг аюул том жишээ гаргацдаг. Фридрих Энгельс гэдэг одоо дэлхийн бас агуу том эдийн засагч чөлөөт сэтгэгч маань 1882 онд байгалыг эзэгэн дэстэй хэтэрхий бардамхаа болцгоё. Ийм ялалтгүйрийн төлөө байгаль өршөө авдаг. Ялалтгүйр эхний ээлжид бидний тос үр дагавар явчихдагч. Харин 2-3 дугаарт шал одоо өрсөлдөөн таамаглаагүй нөхцөл байдлыг үүсгэж эхний үр дагаврынхаа утга учирыг алдагдуулах нэлбэг гэж хэлсэн байдаг. Тэрнтэй адилхан бид нар хэрийг одоо эзэмшиж байна, ашиглаж байна гэдэг энэ зан маань цаар бидний одоо илүү хэцүү байдалд оруулах магадлал бол тун өндөр. Энэний нэг жишээ нь ч одоо өнөөдөр дэлхийд явж байгаа цар тахлын COVID-19 жишээ бол хамгийн одоо бид нар өнөөдөр биедээ мэдэрч байгаа жишээ болох баха. Тэгээд өөр нэг юм нь бол хээр бол зүгээр тэтгэж байгаа тэр энэ чухал буйн төлөөсөө гадна хүн болгоны таньж мэдээж бодооч их олон юм хийдэг.
гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ тухай бол энэ ном маань цаашаа ярина. Тэгээ одоо би нэг 2 дугаар бүлгээр рүү ярих хүнтэй шилжүүлье. За энэ хээрийн экосистем гэдэг номын 2 дугаар бүлэг бол хээрийн экосистемийг бүртгэн үзэх үү гэсэн ийм бүлэг байгаа. За энд юу байна вэ гэхээр хээрийн онцлог гэж одоо юу байна вэ? Хээр маань маш олон янз байдаг. Энэ олон янз байдаг нь юунаас болж гэнэ үү гэдгийг л одоо харуулсан ийм бүлэг байгаа. Тэгэхээр энэ хээрийн талаар бичгтээ дэлхийн хэмжээний одоо хээрийг харьцуулж тэрэн дүгнэлт хийсэн ийм байдаг. Жишээ нь хээр бол одоо талбайгаараа гэх юм бол Евразийн хээр бол хамгийн томд нь орд юм байна. Тэр Евразийн хээр дотор бид нар монголчууд сууж байдаг. За дараа нь Хойд Америкийн хээр, Өмнөд Америкийн хээр, Африкийн хээр, Австралийн хээр гэдэг ингээд талбайгаараа байдаг. Тийм учраас энэ дэлхийн бөмбөрцгийн энэ олон төв, олон цаг уур амьсгалын нөхцөлд байдаг учраас хээр маань маш олон янз байд юм байна. За энэ номд дурдсанаар бол нэг геоботаникийн тожигчд 23 янзын одоо хээр байна гэсэн. Зохиогч маань бол энэ ч бол хангалтгүй дээр нь ийм хээрүүдийг нэмэх хэрэгтэй гэдгийг номд бичсэн байна. Тэгэхээр хээр маань бол Монгол орны хувьд бол Монгол Алтай нуруунаас дорны тал халах гол хүртэл одоо ингэж олон янзын хээр үргэлжилж байдаг. За Алтан улархаг нутагт бол тагийн хээр, өндөр уулын хээр, уулын хээр гэд байх жишээтэй. Тэгээ энэ хээрд байдаг одоо бид бүхний нэг мэдэх амтан бол аргал хонь бол одоо хээрд, уулын хээрд одоо бичээрж байдаг. За тэгээд Алтан нуруусанаас доошлоод их нууруудын хотгор гэх юм бол цөлжүүхээр, цөлөрхөг хээр гэд давмгаалаад намдар болоод тэгээд тэнд маань нөгөө бүхэн харсуулт амьдарч байх жишээтэй. За Монгол орны хангаа хөвсгөл хинтийн уусаар гэхээр ойт хээр, нуган хээр давмгаалж байх жишээтэй. За Монгол орны зүүн бүс Дорнод хинтийн Сүхбаатар, Дорногов аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэлээд том талбай ажилласан ийм хээр байдаг. За энэ хээр маань бол нэгэн хэвийн хээр биш, тэнд хялгант хээр нь байж, цөлжүү хээр нь байж, цөлөрхөг хээр нь байж ах жишээтэй. Энэ зүүн бүсэд байдаг одоо хээрийн экосистемийг төлөөлдөг нэг чухал амьтан бол цагаан зайр байна. Энийг бид бүхэн мэднэ. Тийм учраас дэлхийн олон төвийн янз бүрийн уур амьсгалтай өргөн удан нутагт тархсан болохоор хээр маань бол маш олон янз байд юм байна. Ийм олон янзын хээрийг нэг нэр томьёогоор тодорхойлоод хэлэх бол нэлээд эрхтэй гэдгийг зохиогч маань тэмдэглэсэн байна. За тэгээ хээрийн экосистемийг тодорхойлоход хээрийн бүрэлдэхүүн хэрэг өсөг болсон уур амьсгал, ургамал, амьтан, микрофлора, хөрс гэсэн энэ ижүүрлүүдийг хамруулж иж одоо томьёолж тодорхойлбол одоо хээрийн мөн чанарыг гаргах юмаа гэж хэлсэн байна. За тэгээд хээрийн саяын дурдсан 5 бүрэлдэхүүн хэсэг ямар хөө онцлогтой байд юм бэ гэж товч томьёол хэлье. За хээрийн уур амьсгал. За энд бол ерөөсөө чигийн алдагдал маш их байдаг. Усаар одоо ядмаг. Энэ яах вэ гэхээр хурд тунцсаар ирж байгаа усныхаа хэмжээнээс ууршиж байгаа усных нь хэмжээ байнга их байдаг. Тийм учраас ус чигийн дутагдaltaй байдаг юм байна. За ургамал ямар онцлог байна гэхээр гант тэсвэртэй үйт ургамал, намхан үйлчлэг ургамал одоо зонхилдог байна. Тэгээд хээрийн ургамлын нэг онцлог бол газрын дээр харагдаж байгаа масс, газрын доорх масс хоёрыг харьцуулахдаа газрын доорх масс нь бол
хэдэн 10 дахин одоо их байдаг. За энийг бол бас нэг сонирхолтой томьёолж ирсэн маань бол хээрийн ургамал гэдэг бол урууга харсан ой юмаа гэж ингэж томьёолж ирсэн бас комовчтой хэлсэн юм хэллэг байна. За хээрийн амьтны онцлог гэхээр хээрд бол ерөөсөө ургамлаар хоолдог амьтан давамгаалждаг. За тэгээд хээрд байдаг нөгөө махчд байна. Тэр махчд чинь бол ус чигийн дутагдал болоод ирэхлээр нөгөө ургамлаа идэж, өвснөгөөгөө идэж эсэм мэндүүлдэхийн тулд өвснөгөөгөө иддэг юм байх юм. За тэгээд хээрийн амьтдын ихэнх хэсэг нь бол газрын доорх үе давхрахтаа амьдралын тодорхой хугацаанд ямар нэг хэмжээгээр одоо холбоотой байдаг юм байна. За микрофлорын хувьд бол ерөөсөө ялзмаг болгодог юм бол тэр хээрт байж идэг. Ургамлын үлдэгдийг задлаад ялзмаг болгодог юм микрофлорууд маш их. За хөрсгтэр бол хөрс бол ер нь хээрийн нэг 20 см-аас метрийн хүрээтэй энэ давхрагт эрдэс бодисч байж байдаг, чийг нь хадгалагдаж байдаг, тэнд эрх дулааны нөөц ч одоо их хадгалагдаж байдаг. Тийм учраас энэ зузаан давхраг бол хээрийн одоо ургамлыг тэжээх хамгийн чухал хэсэг бол энэ хөрсний энэ давхаргад байдаг байна. За тэгээд хээр яхахлаараа ийм олон янз байт юм бэ гэхээр бол дөрвөн гол том хүчин зүйлийн нөлөөгөөр ийм олон янз байдаг гэдэг зохиогч мөн тайлбарлсан байна. За нэгдүгээрт бол өргөрөг солигдоход хээрийн хэв шинж өөрчлөгдөд байдаг. Дэлхийн бөмбөрцгийг чи тоороод ингээд ирэхэд тэр нарны элч нь бол нөгөө бөмбөрцгтөр цөмөөрөнд жиг тарахгүй янз бүрээр тархдаг учраас энэ нарны элчийн нөлөөгөөр бол хээр өргөрөг солигдох болгонд одоо хээр өөр байдаг гэсэн гэдгийг олон жишээ баримтаар тайлбарлсан байна. За хоёрдугаарт нь их газрын нөлөө гэж. Их газар далайн хэлбэр хэмжээнээс шалтгаалаад хээр нь бас олон янз байдаг. Жишээ нь хуурай газар далаатан гэсэн төлөв байдлаас хамаарч агаарын даралтын зөрүү үүсдэг. Энэ агаарын даралтын зөрүүнээс болоод нөгөө хуур амсгал, хөрс, ургамал, амьтан маань одоо өөр байдаг юм байна. Дараагийнх нь бол өндрийн бүслүүрийн нөлөө. Далайн түвшнээс дээшлэх доошлохсноос болоод тэр агаарын температур, чийгшил, атмосферийн даралт одоо өөрчлөгдөж байдаг. Жишээ нь бол 100 м өгсгөд агаарын температур 0.64 градусаар багасдаг. За дээшээ яваад байх юм бол багасаад байх нь шүү дээ. Харин атмосферийн даралт бол энэс их хэмжээгээр өөрчлөгдөв. Тийм учраас өндөр уулын орой, дунд, ил гэдэг ингээд хээрүүд өөр тийм шинж төлөвтэй байх юм байна. За дөрөвдөг нь өөр нөлөөдөг гол нөлөөд бол дэлхийн гадаргын тэгш бус байдал. За бид нар бол газрын гадар хаасайгүй тэгш байдгийг мэднэ. Уулын орой ямар морох уус хоорондын хотхор, голын хөндөй, нуурын хот ус гэх мэт энэ гадаргын тэгш бус байдлаас болоод хээр маань өөр хэв шинжтэй байх нэ. За тэгээд өргөрөг солигдохдоор хээр яа солигддог вэ гэдгийг бас жоохон тодруулж тайлбарлая гэж бодож байна. Тэгэхээр хээр маань бол үндсэндээ хойд өргөргийн 47-оос 58 градусын зурвасаар ингэж тархсан байдаг гэж үзэж байна. Тэгээд энэ өргөргийн 3 градус өөрчлөгдөхөд нарны элч бол ойролцоогоор 10 кг-аар одоо нэмэгддэг гэж байна. Хойноосоо урагшлахад. Тэгээд нарны элч бол өөр байдаг учраас хур тундус, ургамал, амтны аймаг ингээд өөрчлөгддөг юм байна. Жишээ нь хойд өргөргийн 50-аас 49 градусын орчимд бол хуурай хээр нь сөлжүү хээрээр солигддог гэж ингэж бичсэн байна. За хойд өргөргийн 50 градус гэхээр хаагуур ах вэ гэхээр ус нуурын урд хэсгийг дайраа тэгээд Хөвсгөл аймгийн нутгаар яваад
одоо дуусч байх жишээтэй. Тэрнээс одоо 50 градусаас урагшлаад 47 градус гэхэд 47 градус маань бол Монгол орны яг төв хэсгээр дайраад ингээд гардаг байна. Баян уйлгийн ховд, ховолтой, завхан, Баян хонгор, Өвөр ханга, Төв, Хинти, Сүхбаатар, Дорнод аймгийг дайраж явдаг юм байна. Тэгэхээр хээрийн нэг өргөргөөс нөгөө өргөргөөс солигдоход хойноосоо уршаа одоо ингээд солигдоход олон өөрчлөлтүүд гардаг юм байна. Жишээ нь хурд тундас гэхэд хээрийн хооцоход 430 мм-ийн хурд тус ундахад урд хэсгээр болохоор одоо жишээ нь манай саяын дурдсан тэр 47 дугаар градусын үед гэхэд 150 мм болж уурдаг. Тэгээ хурд тундасны ихэнх нь 75-аас 85 100 урдаг. Хэдүүхэн мэдж байгаа 7 сард бол маш их халддаг, 40 градус хүртэл халддаг. Тэгэхдээ нөгөө орсон хурд тундасны ихэнх нь ууршаад ингэ явждаг ийм байх юм. Өвлийн хурд тундасгэд хооцоход нэг 90 мм байхад уршаагаа бол урдзахад 40 мм. Ингээ хооноосоо урагшлахад цасан бүрхүүл маань одоо нэмэгдэж байх жишээтэй. За ургамал ургахад тэгээд хээрийн хооцоход 5 дугаар сарын дундаас ургамал ургах одоо боломжтой байхад урдзахад бол 4 дугаар сарын дундаас өөрөөр хэлбэл сарын зөрөөд хойд хэсэгтээ бол хүүтэн урагшлахтаараа бол дулаан байдгаас одоо ингэж хамаарч байх жишээтэй. За ургамлын бүрхөвч болохдоор хойноосоо урагшлахтаар удам сэрэгжинэ. Нуган хээрт 1 м квадрат талбайд 80 гаруй зүйлийн ургамал байдаг байхад цөлжүү хээрлүү ороход 1 м квадрат талбайд 3-аас 5 зүйл болж ингэж цөөрдөг байх юм аа. Тийм учраас энэ хээр бол их олон янз байдгийн одоо нэг учир бол энэ одоо өргөргийн солигдлоос ихтэл ингэж одоо өөрчлөгдөг гэдгийг энд бас харьцуулсан байна. Тэгээд хойноосоо урагшлахад ургамлын газрын дээрх хэсэг, газрын доорх хэсгийг хооронд нь харьцуулсан харьцаа бол ихсээд өөрөөр хэлбэл газрын доорх хэсэг нь бол улам одоо ихсдэг тухай бичсэн байна. Тэгээд ингээд ерөнхийдөө ингээд аваад үзэхдээ энэ 2 дугаар бүлэг маань бол хээр бол дэлхийн бөмбөрцгийн хүрээнд өргөн тархсан ийм олон янзын хээр байдаг гэдгийг томьёолж хэлсэн байна. Товчтой бол юм байна. За баярлалаа. За миний хувьд бол энэ 3 дугаар бүлгийг бас ярихаар байгаа. За энэ 3 дугаар бүлэг дээр яг юуны тухай өгүүлж байна гэх юм бол хээрийн гарал үүслийн нууцын талаар. Энэ хэсэг маань бол дотроо 4 дэд бүлэгтэй байгаа. За энд нь болохоор энэ дэлхийн дотоод бүтэц ба уур амьсгал хэрхэн үүсэх урьдчилан нөхцөл болсон. За хээр үүсгэхэд энэ ургамлын аймгийн хувьсах хөгжлүүд хэрхэн бий болсон. За амтны аймгийн хөгжил. За хамгийн сүүлийнх нь болох энэ хөрсний хөгжил. Мөн хээрийн хувьсах хөгжил хэрхэн үүсч бий болсон талаар ийм тодорхой жишээ баримтуудад дурдсан 4 дэд бүлгээс бүрдэж байгаа. За энэс болохоор би хамгийн ихний дэд бүлэг болох дэлхийн дотоод бүтэц ба уур амьсгал хээр үүсэх хүртэл нөхцөл болсон гэсэн хэсгийг би та бүхэнд товчхон тайлбарлая. За дэлхийн их газар хуваагдсан твүүд үүсч бий болсон бөгөөд эндээс уур амьсгалын ялгаатай нөхцөл байдлууд үүсч бий болох урьдчилан нөхцөл болсон. За энэ юу гэж нөхөр дэлхийн уур амьсгал нь их газрын болон далай тэнгисийн гэж ялгаатай болж эхэлсэн. За эндээс болохоор их газрын агаарын массын нөлөө, далай тэнгисийн агаарын массын нөлөө үүсч улирал солигдож нэгсэндээ уур амьсгалын ялгаатай шинжүүд бий болсон. За энэ хоёр том агаарын массын нөлөөний үр дүнд нэгсэндээ энэ хоёр агаарын мас далайн агаарын мас болохоор их газар руугаа төрж ордог. Их газрын агаарын массын болохоор далай руугаа төрж ордог. Энэ хоёрын зөрчилдөөний дундаас бол энэ хээрийн экосистем үүсч бий болжээ. Тиймээс нэгэсэндээ энэ хээрийн экосистем маань ийм эрс тис уур амьсгал ийм тасдан зохицсон ийм экосистем юм аа. За ургамлын аймгийн хувьсах хөгжил гэдэг энэ хэсгийг би бас товчхон тайлбарлая гэж бодож байна. За амтны аймаг мэдээж энэ хуурай газарт үүсч хөгжөхөөс түрүүнд уртаад бол ургамлын аймаг, ургамал,
уснаас төрүүлж их газарт гарч ирсэн. 2 удаа ингэж хээрийн экосистем үүсгэх гээд амжилтгүй болж ирсэн юм байдгийн байна. За нэг нь болохоор 260 сая жилийн өмнө хээрийн экосистем үүсгэх гэж бий болоод амжилтгүй болоод дахиад нэг 20 сая жилийн дараа буюу 200 одоогоос 240 сая жилийн өмнөөс хээрийн экосистем нь бас нэг үүсгэх гэж оролдож байжээ. Гэвч бас энэ удаагийн бас хээр үүсэх нөхцөл маань бас бүрдэж бий болж чадаагүй, амжилтгүй болсон. Ингээд дахиад 100 гаруй сая жилийн өнгөрөөгөөд одоогоос 120 сая жилийн өмнөөс одоо яг өнөөгийн одоо хээрийн экосистемийн маань бүрдэж одоо өнөөгийн дүр төрхөө олсон юм байна. За дараагийн хэсэг нь болохоор энэ амтны аймгийн хөгжлийн талаар би бас та бүхэнд жишээтэйгээр товч тайлбарлая гэж бодож байна. За мэдээж уснаас анхны сээр нуруугуудын амьтад бол хуурай газар гарч ирсэн. За эдгээр юм маань ингээд хуурай газар гарч ирснээр трахе буюу агаараар амьсгалдаг эрхтэн системтэй болж өгцөө. Амтны аймгийн хөгжлийн урт хугацаанд хээрийн экосистемд амьдардаг олон зүйлийн шавж, сээр нуруугуудын амьтад үүсч өгжин хээрийн экосистемийн одоо ингээд үе давхар эдэж тижээлийн гинжин холбоо хэлхийг одоо бий болгож бүрдүүлж байжээ. За хээрийн экосистемд хүний нүдэнд үл өртөх амьдрал бол гайхалтай хөгжсөн байдаг. За энэ нь юу хэлж байна гэхээр хээрийн өвс хөрсөнд амьдардаг шавжаас ахуулаад нүхний амьтдын амьдрал гайхалтай нэгсэндээ сүлэлдэж оршдгоо. За жишээ нь за мэрэгч амьтад байна те бид нар гэдэг хулган зурам туулай хэлбэртнүүд үнэг дорго чон хүртэл одоо хээрт одоо газрыг одоо хонголдон ухсан нүхэнд оргондгоо. Эдгээрээс мэрэгч амьтад болохоор амьтад нь хөрсийг нүхэлж амьдарснараа хөрс бүрэлдэх, хөрсийг эрдэсжүүлэх, амьсгалах одоо гадаргын усыг одоо газрын гүн рүү нэвтрүүлэхэд одоо чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хөрсний хөгжил хээр үүсэх одоо урьдчилан нөхцөл болсон талаар би бас товчхон жишээгээр тайлбарлая гэж бодож байна. За хээрийн хөрсний одоо ялзмаг байдаг. За хээрийн экосистемд хитийдсэн тийм өөрчлөлт гарах үед одоо хөрсний ялзмаг л ургамлыг одоо устж сөнхөөс ингээд авран хамгаалж байдаг. Дараа нь нэгсэндээ ургамал ургах одоо тижээлийн бодисын гол нөөц нь бол. За жишээ нь одоо хээрийн одоо хагалсан хөрсийг одоо 25-аас 30 жилийн дараа ингээд атаршин байснаа доорх одоо хөрснийхөө эрдэс бодис ялзмагийнхаа ачаар унган төрхөндөө эргэж орж чаддаг. За ялзмаг гэхээр хоригдлуулах нь өслөг ургамлын онцгой шин чанарын одоо үр дагавар болсон. За гэхдээ хээрийн экосистем бүрэлдэхэд ялзмаг үүсэх нь бус харин хөрсний давхаргуудад хоримтлагдж улмаар хадгалагдах нь илүү гол үүрэг гүйцэтгэдэг. За ийм байдал одоо өнөөдөр одоо хээрийн бүсдэх одоо ширгсэн нууруудад бас нэг юм ажиглагддаг. За хөрс марзаас одоо мараад хөрс рүү шилжихэд одоо мараалаг үе давхаргын дээр ялзмаг хоримтлагдах үйл явц одоо шууд өрнөж эхэлдэг. За хавар эсвэл зуны дунд үед уг хөрсний усны түвшингээ доошлоход мараалаг үе давхрын дээд талдаа хөрсний чигийг тогтоон барих бөгөөд энэ нь сайхан бэлэн сайхан усан зоогон дээр ихээгийн хэмжээний ногоон массыг одоо ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэхүү ургамлын масс хагдахдаа ялзмаг болон хуурч ялзмагтай нэгэн адилаар одоо мараалаг үетэй холилдон үлддэг. За зуны дундуур одоо яг мараалаг үе хатанга ихээр халахад дээрх ялзмагт үе нь бас халдаг байна. Тэгэхээр энэ ялзамгийн эрдэсчил удаан байх нь чиглэг үедээ могоо мэт одоо юм хүйтэн мараалаг давхрын бага температураас харин хуурай үед чиг багтаагаас нь болдог. Ажээ хөрс үүслийн эртний үе шат болсон мараа нь эрт өрдөж одоо ч гэсэн одоо хээрийн хөрс бүрэлдэх бас нэг гайхалтай тийм өртөл нөхцөл болсоор байж ирсэн байна. За хээрийн одоо хувьсах хөгжлийн талаар бид нэр авч үзье. За энэ номд юу гэж дурдсан байна вэ гэх юм бол хээрийн экосистемийг одоо ой ба цөл хэмээх тийм эсрэг тесрэг хоёр ландшафт түүхэн хөгжлийн явцад бол нэгсэндээ хоёр талаас нь ингэж шахаж оршсоор иржээ. Бид бүхэн мэднэ шүү дээ тий. Одоо Монгол орны төв хэсэг бол нэлээд хээртэй, зүүн тал нэлээд хээртэй. Гэтэл энэний маань бид төв хэсгээс урагшаагаа бол одоо говь цөлрхэг хээрийн бүс оршдог бид бүхэн мэднэ. Харин хойшлоод ирэхээрээ хангаан бүс оршдог шүү дээ тий. Моттой
одоо ус сэлбэгтэй газар гэсэн. Тэгэхээр хээрийн экосистем нь болохоор энэ бусад экосистемээ харьцуулахад энэ харьцангуй одоо залуу буюу сүүлд үүсч хөгжсөн экосистем юм байна. Тэгээд газар зүүн байршил, цаг уурын нөлөөнөөс болж туйлын хувьсамтгай аим шин чанартай энэ экосистем байна. За үүний тод жишээг нэг авч үзье л да. За хуурай гамтай эсвэл одоо малын хөлөөр талхлагдсан улаан юм галцгай газар байлаа гэж тий. Энэ газар мал жоохон бороо орчны дараа хаанаас гараад ирсэн юм гэмээр одоо тийм өв сургамалтай болсон байдгийг бол та бүхэн бас ажиглаж байсан баха. Энэ нь болохоор олон зуун сая жилийн хувьслын явцад бий болсон хөрсөндөө хамаг шимт тэжээлээр нөөцөлдөг хэв шинжээг олсон хээрийн экосистемийн одоо бас нэгэн сайхан онцлог юм байна. Миний ярих хэсэг 3 дугаар бүлэг бол яг ирэхэд энд хүрээд өндөрлж байна. За дараагийн бүлэг рүүгээ шилжиж орцгоё бүгдээрээ. 4-р бүлгийг зохиолч маань бол Хуйсгнуур авиртланд шавх гэж нэрлсэн байдаг. Тэгээд түрүүн төвлөрийн ярианууд гарч ирсэн тэр Хуйсгнуур авирын тухай илүү задлж хүмүүст танилцуулсан байт юм аа. Тэгээд зохиолч маань юу гэсэн гэхээр зэрэг хээрийн өвөрмөц сонслогцаан төрхийг бол цаг хугацаанд туршид хэв төрөмтгай байсан. Гэхдээ энэ хуримтгай байдгийг эхлээд мэдрэх хэрэгтэй. Дараа нь мэдэрснийхээ дараа л ойлгож ухаарах хэрэгтэй гэж. Тэгээд тоо ухаан одоо шинжлэх ухаанд оруулж тэрийгэ задлах хэрэгтэй гэж үзсэн учраас 3 дугаар бүлгээ хээрт байгаа хүний харах, сонсох, хүртэх, үнэрлэх энэ бүх мэдрэмжээр яаж бодгийг туршлаад тэгээд тэрнийхээ дараа нь хээрийн онцлогт одоо цаг агаарын хойсгоноор аяг яаж нөлөөлдгийг, экосистемийн хойсгоноор аяг нь ямар байдгийг, хээрийн хөрснийх нь өөрөө хойсгоноор аяг нь юу байдаг бэ гэсэн ийм 3 хүрээнд дэлгэрүүлэн тайлбарласан байт юм аа. Би одоо яг нөгөө саяын тэр 4 мэдрэмж хүний өөрийнх нь мэдрэх харах нүдэнд хичнээн яаж тайлбарладаг тухай бол их сонин гоёор тайлбарласан байдаг. Сонсогч ихэнд тэгэхээр маань өөрөө нэг болохоор маш их салхи байж байгаа тэгэхээр гинт амган болдог ч юм уу. Тэгээ хүртэхэд одоо нэг мэтгэд аймар хуурай халуун тэснэ гинтхэн бороо шийг ордог. Энэ бүх одоо монголчуудын бидний хувьд хэлдэгчсэн. Ер нь нэг өдөрт 4 улирлынхаа бүгдийг мэдэрдэг гэдэг. Энэ бүхнийг бол яаж гардыг юм бэ? Энийх нь онцлогийг яг үгүй бэ гэдэг бол тайлбарласан байдаг. Би зүгээр өөрийнхөө жишээлээр өөртөө тохиолсон юм харахад Монголын одоо Дорнох Монголын хээрттэй өдрийн хаагим халуунд ерөөсө шарилжнаас өөр юм баг өртөхгүй шахах байж яснаа. Орой яг нар буух үед тэр салхи цогтонгууд ерөөсө гинтхэн зүгээр л өнөртэй усны үйлдвэрт орсон юм шиг тэр их хүнээр гарч ирдэг. Тэгээ энэ их цэцгэс нь хааваа гэж хүртэл баг урамлын доогуур хайхаар хүртэл тийм өвөрмөцөг юм гэж хүний сэтгэл бүх юм мэдрүүлж яадаг юм өвөрмөцөг христиан байдаг юм аа. Тэгээ энэ бүхнийг маа одоо үүсгэдэг шин чанар нь өөрөө ер нь бол бүгдээр ховсонхой байдалтай энэ замбрааг шилжилт огцом солигдлыг тайлбарласан ийм онцлог байдаг. Нэгээ зохиолч маань бол хинч англи тодорхойлж өгч байгаа учраас өөрөө энэ бол нэгдүгээрт нь үзэгдлүүдийн өөрчлөлтийн өргөн цар хүрээтэй хэлбэлцлийн асуудал байдаг юм байна. Хоёрт нь болохоор зэрэг эрс төс байдлын байдаг юм байна. Гуравт нь өндөр давтамжтай байдаг юм. Ерөөсөө бүх солигдлууд нь дөрөвдүгээрт нь ямар нэгэн тогтмол тогтсон хэмнэл байдаг юм байна гэсэн ийм 4 хэмнэлийн онцлог өөрчлөж байдаг юм байна гэдгийг бол танилцуулсан байдаг. Тэгээ энэхээ хүрээнд тайлбарлаад яг нөгөө хүнд танилцуулгахдаа одоо шил өргөн сар хүрээнд хэлбэлцлийг түрүү мөгдөх багш маань ярьсан те. Ерөөсөө температурын хувьд хичээлвэл жилийн хэлбэлцэл зүгээр одоо жил дотор байгаа хэлбэлцэл нь тайгад бол одоо жилийн хэлбэлцэл 82 градусаар үлгээрт 92 байдаг. Тэгээ буцаад цөл 40 гол нөгөөдгөө 60-аас 70 градусын хэлбэлцэлтэй байдаг те. Хурд унсны хувьд тайгад 239 мм хэлбэлцэлт. Тэгээс 135-аас
576 байдаг бол хээрт 430 мм-ийн хооронд хэлбэлцчихдэг. 2 жилийн хооронд хэлбэлцэлнэ. Цөлдөл энэ маань дөнгөж 100 дэх мм-ээр хэлбэлцэл байж байгаа жишээтэй. Ийм том бостой системтэй харьцуулах 400 бараг 2 дахин илүү шүү. Ийм том хэлбэлцэл байдаг гэдгийг бол гаргаж ирж жишээ татсан байдаг. Эрсдэл байдлын онцгой жишээ бол одоо хамгийн өндөр жишээ нь цаг агаарын далайцсан хэлбэлцэл нь бол маш том байдаг. Тэгээд туйлдаа хүртэл богиносон байдаг энэ өөрөө. Хурд сарын температураас асгалын хэмжээ олон жилээр харьцуулах гэхээр төрөлцсөн ордог. Дараалсан 2 жилд адилхан жил гэж байдаггүй. Тэр ч бодоход жил улирлын хооронд хүртэл эрсдэл байдал байдаг юм аа гэдгийг бол гаргаж тэрийг том баримтаар үлдсэн байдаг. Тэгээд нөхцөл солигт давтамж нь болохоор зэрэгсөө дөрвөн улирлын горим дотроо бүгдээрээ солигдож байдаг. Тэдгээр их өнлөхийн тоо олон бол тодорхой харуулж байдаг. Онцлогтой түүндэрт гэдэм үү тайгад холимог байд бол тэр ерөөсөө 10 хэдийн дотор байдаг бол хээрт энэ солилцлын одоо давтамж нь 20 болчдөг. Тэгсэндээ хээрт бол адилхан одоо тогтунг байдаг өдрөөс 2-3-аас илүү байж чаддаггүй. Баян солигдож бол горимслэгж байдаг юм аа гэдгийг бол бичиж дуулал гаргасан байдаг юм аа. Тэгээд дөрөвдүгээр нь болохоор зэрэг одоо дөрөвдүгээрт нь экологийн тогтсон нэлгүй байдлын тухай бас энд бичсэн. Энэ бол одоо хамгийн бас нэг өрнөс шин чанарын тухай чанар байдаг. Тэгээд энийг дараагийн бүгдийн бол жишээлбэл сая дөрөв бүгдийн яг жишээ болгоод амтрал ургамал дээр гаргасан байдаг. Би зөвхөн тус бүрд нэг ганцхан жишээг нь та бүхэнд бас сонсохыг гэж бодлоо. Одоо өргөн далайчтай хэлбэл гэдэг энэний жишээл бол хамгийн энгийн жишээ. Одоо хортон шавж ятаас л ойд одоо ойн хортон одоо хит болширсан үедээ нэг хэдэн 10 юм уу 100 дахин нэмэгдчихэд хөр хэрвээ бид өөрөө одоо хортон гэхлээрд одоо хортон нэмэгдэлтэй одоо зарцаа гэж бодъё л да. Зарцаа юм уу ямар нэг зарцаа нэмэгдэл энэ бол хэдэн мянга дахин нэмэгддэг. Та бүхэн бодвол мэдээгээр харсан байх. Өнөөдөр жишээлбэл дамнаад битүү тэнгэр харах болохоор тэр их зарцаа нэмэгдэл явж байгааг бол зураг тэмбэртэй харуулж байгаа. Энэ ингэж ийм том савлгаатай байдаг. Үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр хэрийнхээ бүр үндсэн төлөөлөгч болж байгаа хялган хүртэл тэрнийх нь бас эжилж байгаа хувь жилд 2 жилийн хооронд 21-ээс 61% хооронд хэлбэлцэж байдаг. Ийм онцлог. Ийм том балаас хэлбэлцэж байдгийг бол жишээ болгож гаргасан байдаг. Өөр нэг нь бол эрсдэлсийн онцлогийг гаргахтаа бол одоо жишээлбэл нэг газар судалгаа хийж байгаа судлаач бол энэ жил би энэ шавжийг эндээс олсон юм аа гэдэг. Энэ жил энэ ургамлыг өнгөрсөн жил би эндээс олсон юм аа гэдэг. Дараа жил яг тэр зэгтээ очихдоо тэндээсээ тэр юм аа тэр зүйл ургамал юм аа гэсэн олж харж чаддгүй. Яг тэгэхээр энэ маань өөрөө тухайн жилийнхээ онцгоос ерөөсөө маш огцон өөрчлөгдөж байдаг. Тэгээд түрүү хэлжсэн тэр цацаансрагч гэсэн юм шүү дээ. Нэг газар буухад бүгдийн ч мөртлөө зарим газар суугуудаа шууд орхио явчихдаг. Ингээд маш их том савлгаа байдаг. Зөвхөн Монгол орнд жишээлбэл хуурайгийн төлөөлөгч болж байгаа үлийн цагаан хотныг тав бүхэн бүгдээрээ харж ирсэн. Тэгэхээр үлийн цагаан хот жишээлбэл оройцсон жилчээртэй газар хавруудаа ерөөс газар хөдөлгчмөр тэр их үлийн цагаан хот байсан. Зун сайхан бороо ороод дээрээс нь энэ газар одоо малаа бич харахгүй болоо гэдэг нөгөө явж хоос хүмүүлийн дарамтаас байхгүй болсон. Зарт үлийн цагаан хот ч ерөөсөө байхгүй. Намар нь тоолоод үзье гэсэн ч ганц үлийн цагаан хот болчихдог. Тийм юм савлгаа бол байдаг. Тэр хээрийн ургамал бид рүү хэлжсэн ерөөсөө одоо хаана байгаа мэдхгүй мөртлөө маш олон цэцэг байдаг тийм. Энэ маань хээрт одоо өндөр давтамж цэцэг хээрийн цэцэг ургамал бол ерөөсөө 1.5-аас 2 сарын хооронд л үргэлжилдэг. Тэгээ энэ маань үндсэндээ зуны хугацаанд цэцэг болгоныг 2-оос 3 хоног л өөрөө
өөртөө байж тэр хугацаанд одоо тоосоо хүртээж өөрийгөө гаргаж ирдэг. Ийм маш өндөр давтамжтай үүсгэж байдаг. Тэгээд ингээд өөр нэг юм одоо хэрийн түрүүн дурцтай чигшил хит хураа ишлэн өөрөө өссөнд байгаа тэр одоо кальцаа дандаа алдах юм уу эсвэл кальцийн тийм үйл явцыг дандаа савлуулж байдаг учраас төвлөрийн маань хэлсэн тэр нөө мараажих үйл явцуул ерөөсөө байнга солигдож байдаг. Тэгээд энэ маань ерөөсөө өдрийн дотор жилийн дотор юм уу байнга солигдоод байдаг учраас хэрийн хөрс бол баг байнга залуу байдаг онцлог байдаг. Өөр нэг одоо зүгээр бид бүхний мэдээ нэг тогтсон хэмжээний нэг хамгийн тод жишээ байна тийм Монголын хэвлэл цагаан зөөрийн сүрэг тэнд байгаа гэж хэлсэн хүн бол ер нь худалчийн дээд болдог гэж бас хэлдэг шүү дээ. Яг тэгэхээр цагаан зөөр хаана байгааг хинч мэдэх арга байхгүй нэг өөдөө тогтсон хэмжээгүй бороо ус бүх юмаа дагаад байнга хөдөлж идэг. Ингээд энэ хөдөлгөөнд донд нь өөрөө явж идэг учраас юм өрмөц тод жишээ болж өгдөг юм аа. Энэ дөрөвдөр үлдэлт бол энэ хонсгоноор шинживдэг бүдийн юм гэж өрнөцөөр тайлбарласан байдаг. Тэгээд дараагийн бүлэг болж байгаа амьдралын одоо аливаа дасан зохицох хөгжлийн онцлог бүлгийн тухайд мөнх тогтох доктор Бондол хэлсэн. За хэрийн экосистем гэдэг номын 5 дугаар бүлэг. Энэ бол амьдралын аливаа тохиолд дасан зохицох гэсэн юм одоо гарчигтай. Өөрөөр хэлбэл одоо хай манай нөхдүүд ярьлаа хээр бол их өсөмтгөө өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр энэ өөрчлөлт хуурлын дунд амьтан ургамал яаж дасан зохицсон бэ гэдгийг л одоо энэ бүлэгт харуулсан байгаа. Тэгэхээр амьтан ургамал маань бол тэр орчныхоо тоогоо байнгын тасралтгүй юм харилцан холбоотой үйлчлэгчтэй байдаг. Тэгэхээр энэ гадаад орчны нөлөөнөөс амьд гарахын тулд одоо үзүүлж байгаа хариу үйлдэлийг бол дасан зохицох чадвар гэж байгаа. За ингээд ургамлын одоо өөрмөц цохилтолгооны талаар хэлье. Тэгэхээр ургамал маань бол таагүй усны нөлөөнөөс нөгөө амьтан шиг зүхтаад холдож явчих боломж байхгүй. Тийм учраас дасан зохицсон цохилтолгоо нь бол өөрмөц байд юм байна. За тэгэхээр хэрийн одоо ургамал нийлэн дэгнүүлт үйтэн ургамал үндснийхээ ихэнх хэсгийг 50 см-ийн өнгөн давхаргад хөрсний өнгөн давхаргад одоо байршуулдаг байна. За энд яах вэ гэхээр тэнд бол одоо чигийн хуримтлал их байна. Дулааны хуримтлал их байна. Ингээд энэ учраас одоо тэнд биохимийн урвал маш их идэвхтэй явагдаж байдаг. Ингэснээрээ бол тэнд ялзмаг тэр 50 см-ийн тэр хөрсөө давхаргад ялзмаг эрчимтэй хэмжээгээр хуримтлагдаж байдаг. Бас тэр хэмжээгээр зарцуулагдаж байдаг юм байдаг. Тийм учраас тэр эрдэс бодисоор бол байнга одоо энэ давхаргад байдаг юм байна. Өөрөөр хэлбэл тэр 50 см-ийн одоо давхаргад чиг, дулаан, эрдэс баялаг тэгээд энд бол жинхэнэ нөгөө хэрийн хөрсний үйлдвэрлэл явж байдаг юм байна. За ургамлын өөр нэг онцлог бол үндэсний систем маш одоо гайхалтай хөгжсөн байдаг. Тэгээд энэ ургамлын дээр хэсгээс газрын доорх хэсэг нь бол 10-аас 20 дахин их одоо жинтэй байдаг тухай түрүүнч бас ярьсан. За тэгээд хэрийн ургамлын нөгөө үндэсних хүчрэх системтэй одоо гололсон үндэс гэж байна. Тэрнээс ингээ салаалсан үндэсүүд байна. Үндэсний өсөнцрүүд байна. За ингээд хуурай жилдүүлэн тэр салаалсан туслах хэсгүүд нь одоо удам ингэж салаалаад хилээд энийхээ ачаар бол одоо ургамал маань оршин тогтнож яадаг. За тэр голсон үндэс бол зарим газар бол метр 50 см 2 метрийн гүнд одоо шургаж орсон байдаг.
Жишээ нь өвслөг ургамалдаг гэхэд чинь бол тэр нэг 75 орчим хувь нь болохоор хөрснийхөө дунд юм уу гүнд шигдэж орсон юм байдаг юм байна. За тэгээ ургамлын олон зохиолчлагыг одоо зохиогч маань номондоо бичсэн байсан. Тэгэхээр өөр нэг зохиолчлагын талаар яри. Энэ бол ургамлын шилжин тархах зохиолч. За тэгэхээр бид нар бол бүгд ер нь бид нар хээр талд амьдардаг улсууд бол мэднэ. Хамхуул гэж нэг юм байдаг. Салхитай болохдоо нэг өөрөнхийн хамхуул ингээд өнгөрөөд явж байдаг. За энэ хамхуул ямар учиртай вэ гэхээр тэр ургамлынхаа үрийг тархахад зохиогдсон юм гайхамшигтай зохиолчлагаа байд юм байна. Үр боловсроод ирээд намар тийшээ хандаад ирэхдээ нөгөө ургамлын чинь баг цэцэг өчтэй салхи доргилтонд ичнээсээ хугарч унаад тэгээ нэг бөөрөнхийн юм болоод симхи бөөрөнхийн юм болоод ингээд өнгөрч явдаг. За энэ өнгөрч явхад яг хөө тэр хамхуул дотор ургамлын үр жимс маань тэр хонхорц хэлбэртэй байж яадаг. Нөгөө үр жимс. Тэгээ нөгөө хамхуул маань ингээд өнгөрч явж байгаа нэг чулуу ч юм уу янз бүрийн одоо газрын өөнд тэглэнгүүт нөгөө үрээ нэг үр хаяад дахиж өнгөрч яваад дахиад нэг юм тэглэнгүүт нэг үрээ хаяад ингээд үрээ тараах ийм нарийн зохиолчлагаа бол одоо ургамалд байна. Тийм учраас бидний мэдэх хамхуул маань бол энэ ургамлын хээр талын ургамлын өрөө тараах гайхамшигтай ийм зохиолчлагаа байд юм байна. Салхинд төөгдөж яваад километрээр тээжсэн бүр ингээд нисэж явдаг гэж байна. Тэгээ энэ хамхуул бол хид хідэн овгийн нэлээд олон зүйл ургамалд одоо тааралддаг ийм зохиолчлагаа юм байна. За дараагийн хэсэг нь болохоор хээрийн сүүгээр боожгч амьтад хээртэй хэрхэн дасан зогтсон бэ гэдэг талаар тодруулъя. За Евразийн хээрт бол нэг 92 зүйлийн хөгтөн амьтан байдаг гэж бичсэн байна. За эдгээр дотроос нь 31 зүйлнүүд бол хээрийн унган зүйл. Унган зүйл өөр экосистем тааралдаггүй ийм амьтан байна, хөгтөн амьтан байна. За хээрийн төгөөмөлөлөгч бидний бүр сайн мэдээд нөгөө огтоо, зурам, таарваг, алагдаа, бүхэн, цагаан зээл гэх мэтчлэн одны хамгийн сайн мэддэг юм амьтад байх юм. Хээрийн сүүгээр боожгч амьтдын зохиолдлогонд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол хээрийн ил задгаа орчин. За энэ ил задгаа орчинд байх гэрэл сүдэр, дулаан, салхи, чийг огцом өөрчлөгдөж байдаг. Бас гинтхэн одоо махчин амьтны дайралтай учирч болно. Энэ бүгдээс хамаарад амьтдын засан зохицох байдал бол өөр байна. Жишээ нь бол сонин ургамлын ингээ сэрвэлцэх юм хөдөлгөөн одоо хээрт байдаг зэрэглээ энэ төр бол амьтны харах сонсох мэдрхүүд нөлөөлдөг талаар бичсэн байна. За ингээд хээрийн сүгээр байцгчдын одоо засан зохицох зарим одоо жишээг бол товч дурдаад явна. Нөхөнд амьдрах зохиолчлого. 92 зүйлийн сүгээр боожгч амьтдаас 72 зүйл нь юу? Хээрийн сүгээр боожгч амьтдын 78% нөхдөд холбоотой байдаг юм байна. Тийм учраас нөгөө хээрийн гадны орчны ос одоо орчинтой дасан зохицохын тулд одоо нөхөнд амьдардаг. Жишээ нь бол бид нар тарв, зурам, огдоо гэх мэтийг сайн мэднэ. За өөр нэг дасан зохицох зохиолдлогоо бол өвөл ичдэг. 19 зүйлийн сүүгээр бол ичдэг юм байна. Тэгээ бид нар бол бидний одоо хамгийн сайн мэддэг жишээ бол нөгөө тарв маань намар ичээндээ ороод хавар гарч идгийг одоо бид мэднэ. Өөрөөр хэлбэл энэ маань өвлийн тэр хатуу ширүүнийг давахын тулд одоо ингэж ичдэг байна. За дараагийн нэг зохиолдлогоо бол нүүдлэх, нөгөө аюул замлаас одоо зүхтах ийм зохиолдлого. Жишээ нь тууртан амьтад гэдэг бол ургамлын гарц ямар байна, ундаалх усан ямар байв, сасан бүрхүүл ямар байв гэдгээс болоод нүүдэг. Өөр таадамжтай газар руу шилждэг. Бид нар бол одоо
цагаан зээр бүхэн гэдэг энэ амьтдыг нүүдэлдэг мэдж байна. Түрүүн манай Батхуйг доктор хэлсэн цагаан зээр бол хаана байгааг хэлнэ гэдэг бол худалчийн одоо шинжээ гэж. Тийм учраас бид нар бол энэ тууртан амьтыг нүүдлийн амьтан гэж тооцдог. Нүүдлийн амьтан гэхтэр нөгөө шуул нисэж явдаг гэж ойлгодог. Гэтэл энэ сүүгээр божигч амьтад бол тууртан амьтад бол нүүдлийн амьтанд ордог байна. За дараагийн нэг тохиолдолгоо бол сүргээр амьдрах. Одоо бидний мэдих цагаан зээр бүхэн аргал эднэр бол сүргээр амьдардаг. Энэ бол нөгөө махчин амьтдын довтлогооноос хамгаалахад одоо чухал нөлөөтэй юм зохиолдлогоо байдаг. Жишээ нь одоо аргал одоо ингээд амраад хэвтгэхэд цөмөөрөө тал бөксөө хоорондоо нийлүүлээд тал тийш хараад одоо хэвтдэг. Тэгээ бас аргал маань сэргийлэгч их томлоод тэр маань бол хэвтэхгүй ингээ хараад нөхдүүдийг одоо амгалан тайван амрах нөхцөлийг хангаад ингээ байж идэг. Ийм байх жишээтэй. За тэгээ дохиод амжуулах зөв чигээ баримжтай одоо зохиолдлогоо байна. Жишээ нь бол тэр тууртан амтны хурдан давхах энэ бол бас нэг чухал зохиолдлогоо байна. Гэхдээ нэг сонин бактери шинэ бүхэн цагаан зээрийн одоо ард талын бөкс нь бол юм цагаан тантай байдаг. Тэр яад юм бэ гэж чинь бүхэн одоо огцом дээшээ өсөрөхөд тэр нэг цагаан тан харагдаад тэгээд 80 км/цагтай ингээ хурдлахад ардлын зээрүүд бол бүхэн болвол уртлынхаа бүхэнгийн цагаан таныг харж баримжаагаа авч одоо ингэж явдаг байна. Тэгээд 80 км/цагийн хурдтай явж байгаад 90 градус орчмоор одоо огцом эргэх ийм гайхалтай чадварыг одоо эзэмшсэн байдаг гэдэг талаар бичсэн байна. За тэгээд дараагийн дугаарт хээрийн шавжийн зохиолдлогооны талаар бичсэн. За шавжийн зохиолдлогоо бол олон янзын зохиолдлого байна. За эндээс би та бүхэнд нэг сонирхолтой зохиолдлогоог одоо хэлье гэж бодож байна. Шавж усныхаа гормыг тохируулдаг ийм гайхалтай зохиолдлоготой байдаг. Жишээ нь одоо бидний сайн мэддэг бол одоо цох хорхоо. Цохны дээдлийн тэр хос далавчны доотлол бол том хөндөй байна. Тэр бол нэлээд их том ижил хүнтэй. За тэр хөндөй дотор бол яг хөөхтэй усны уур нөгөө шавжийн амьсгалах агаараар дүүрсэн байдаг. Тэгээд тэр хөндөй рүү нөгөө амьсгалын тархи одоо уурсан тэр хөндөй рүү нээгдсэн байдаг. Тэгээд энэ маань бол энэ хөндөй бол тэр одоо цохны биеийг гадны халуун салхинаас одоо тусгаарладаг юм зөөлөвч болж өгдөг юм байна. За тэгээд далавчны одоо хойд үзүүр хэвлийн хоёрын заагаараа тэр хөндөй бол гадаад орчинтойгоо холбогддог. Тэгээд тэр цох хэвлийнхаа төгсгөлийг хэвлийг дээш нь өргөхөөр нөгөө хөндөй хаагдчихдаг. За тэгээ хэвлийг доош нь буулгахад нөгөө хөндөй маань нээгдээд гадаад орчноос луга нээгддэг. Тийм онцлогтой. Ингээд энэ маань жишээ нь усанд бороо ордог ч юм уу, үер чавдаг ч юм уу, ингээд усанд давтах үед хэвлийгээ өргөтөл нөгөө хөндөй хаагдаад гаднаас ус орж ирэх юм байна. Ус орж тэр үхлээс хамгаалдаг, хатгаас хамгаалдаг ийм одоо гайхалтай зохиолдлого байж байгаа юм. Тэгэхээр бидний одоо мэддэг энэ шавжууд гэхэд бол хээрийнхээ экосистем ийм гайхамшигтай зохицсон зохиолдлого байна. За ингээд 5 дугаар бүлэг бол ерөөсөө амьтан ургамал хээрд хэрхэн дасан зохицох вэ гэдгийг олон жишээгээр тайлбарлсан байдаг байна. За энэ намын маань 6 дугаар бүлгийг ярих болно. За энэ 6 дугаар бүлэг маань ямар сэдвтэй вэ гэвэл хээрийн экосистемийн хийц зохиомж гэсэн ийм бүлэг байна. За энд болохоор энэ номон дээр бол хээрийн ургамлууд газар дор органик бодис хоромтлуулах хандлагатай байдаг. За үүнийх нь ачаар хичнээн хуурай гандууд жилч гэсэн ургамал ургаж за амьтын эдэш тижээлийн нөөц
болсоор ирсэ. За өвсөн эдэшт сүүн тижээлтэн шавжууд тогтворгүй оршдоггүйсэн бол экосистемд амьдрал бэлэгдэж ургамлан бүрхөвч бүхэлдээ ор мөргүй идэгдэх байсан зэ. Энэ гэснээрээ нэгсэндээ фотосинтезийг нийлэгжүүлдэг энэ ногоон мас маань аль хэзээ байхгүй болох байсан баха. Гэхдээ бол ийм зүйл болдгоо энийг зохицуулсан бас гайхалтай сайхан экосистемийн зохицол байдаг. За тиймээс хээрийн экосистем бусад амьтай болон амьгүй биестэйгээ эвтэйхэн зохицсон жишээг за олныг дурдж болно. Тэдгээрээс бас зарим нэг жишээнүүдийг бас товчхон авч үзье гэж бодож байна. За энд маань болохоор бас нэг юм дэд гарчиг байгаа. Энэ маань шигтгэе гэж. За энэ яг шигтгэе гэдэг нь яг юугаар тайлбарлаж хэлж байгаа юм бэ гэдгийг би бас энэ хүн номонд тайлбарсан байна вэ гэдгийг би бас товчхон тайлбарлая. За хэр экосистем харахад ингээд нэгийн хэвийн юм систем юм шиг харагддаг боловч яг ингэж анхааралтай ингээд ажиглах юм бол жижиг тийм ялгарсан тийм биотопуудтай байдаг. За жишээ нь болохоор хээрт байх бутлаг ийм сөглөг ургамлууд байдаг. За энэ маань нэгсэндээ яаж хэрхэн яг шигтгэе болж өгдөг юм бэ гэдгийг бас нэг жишээгээр тайлбарлая. За хээрт нэг харган байлаа гэж бодъё. Тэн цөлрөхөг хээрт ч юм те. Тэр харганы дор бүхэл бүтэн системийг агуулсан амьдрал өрнөж байдаг. За үүн дор болохоор маш олон зүйлийн шавжууд байдаг. За хөрсөндөө илүү бас чигийг хоригдлуулсан байдаг. За бас амьтдад хэрхэн нөлөө үзүүлдэг юм бэ гэдэг жишээ дурдах юм бол шууд одоо сүүн тижээлтэй амьтад хүртэл одоо нэлээд чухал үүргийг гүйцэтгэдэг юм байна. За жишээ нь дурдах юм бол дэлхийд ховорцсон Монгол бүхэн байдаг. За энэ Монгол бүхэн бол янзгаа төрүүлээд ийм харган шавгны дор ингээд янзгаа хэвтүүлдэг. За энэ нь болохоор нэг тухайн одоо янзгын маань те аюулаас хамгаалах нуувч халахвч болж өгдөг. Мөн халуун наранд наршихаас нь бас хамгаалж сэргийлж өгдөг байна. Тиймээс бас болохоор энэ харган шавгийг бас хамаагүй түүхэн нь болохоор бас экосистемд бас юм хор нөлөөтэй дэлхийд ховорцсон бас юм амьтдыг бас тоо толгойг нь бууруулахад бас нэлээд ортой нөлөө үзүүлдэг байна. За дараагийн нэг жишээлх нь ширэг. Бид нэр сайн мэддэг ширэг өвс гэдэг тийм ногоон зүлгийг бас хэлдэг. За энэ хэр экосистем эмзэг экосистемийг хамгаалахад ийм чухал үүрэг гүйцэтгэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг нэгэн зүйлийг бас энэ ширэг өвс гэж хэлээд байгаа. За энэ хээрийн өвсөн ширэг ба хагд өвс нь болохоор хээрт хамгаалтын үүргийг гүйцэтгэж. За ширэгийн экосистемд үзүүлэх юм гол үүрэг нь одоо хамгаалалт. За нэмгэн боловч яг нягт давхарг нь болохоор хөрсийг хүчтэй салхиар үлээгдэх. За шаагсан аадрын одоо тий борооны усанд угаагдан урсах. За өвсөн тижээлтний туруунд одоо талхлагдах энэ хээрийн хөрс маань. За хээрийн гүймэл одоо түүмэрт одоо ингээд тэр чигээр хууглагдахаас нь илүү ингэж хамгаалж байдаг юм байна. Энэ мөн ашиггүй бас тийм уурших тийм хөрсний чигийг энэ ширэг маань бас барьж тогтоож өгдөгөөр нэлээд ач холбогдолтой. За мөн энэ ширэг нь болохоор мод сөөгний үр соёолоход саад хийн одоо хээрийн өвсөн бүрхүүл одоо төрөн орхоос нь одоо хамгаалдаг. За ширгэн дотор болон доор нь хээрийн сэр нуруугүйтний ихэнх амьдарч жижиг амьтад бас хэвлэр явах амьтад бас ингэж нуугдаж оргинож амьдарч байдаг юм байна. За энэ хээрийн экосистемд бас нэг гайхалтай нэг зүйлийг дурдах нь бас зүйтэй гэж бодож байна. Энэ маань болохоор борог өвс гэж. Энийг бид нэр сайн мэддэг. Яг ингээд олон жил болоод хатцсан өвснүүд ширлдээд энэ хээрийн хөрсний дээр байж ирдэг. За энийг бол борог өвс гэдэг. За энэ борог өвс нь болохоор өвөл ичих чадвар олж аваагүй хээрийн өвсөн тижээлтний. За юуны өмнө туруутай амтан, за түнчлэн огтон, туулай, огдоо зэрэг амьтдын амьдралд бол чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэгээ эдгээр амьт нь болохоор өвлжөнгөө энэ ургаа тижээлийг одоо цасан дороос одоо ухаж иддэг юм байна. За борог өвс байгаагүй бол одоо сүргэлэгч туруутан амьтад одоо хээрийн экосистемд бол одоо амьдрах, орших одоо боломжгүй байсан. За гэхдээ бас эсрэгээрээ чухам өвсөн тижээлтний өвлийн идэвхтэй амьдралын ачаар органик бодис борог өвснөөс хөрсний гадаргууд шилждэг. Өвсөн идэж сүүн тижээлтнүүд борог өвсийг өвлжин одоо сийрүүлэн ялгадс болгон хувиргаж одоо гээгдсэн хэсэг нь одоо унанг борог болж үлддэг. За энэ ялгадс ба унанг борог нь болохоор өвлийн
турш хүүтэнд одоо нөөцлөгдөж хадгалагдаж байснаа хавар болохоор ингээд дулаан цагуур болгонгууд энэ маань ингээд задралд орж одоо хөрсний гадарга дээр одоо ингээд нийлхэвтэй ялцмаг одоо бордоо олон одоо хувирдаг байх нэ. За энд бас нэг жишээ дурдхад хөрсний ус болон одоо энэ амьтны үүрэг энэ хамаарлыг бас нэг жишээгээр тайлбарлсан байдаг. За хуурай хэр экосистемд болохоор энэ хөрс ба усан хангамжийн гайхалтай юм зохицлын нэгэн жишээг энд онцлон дурдъя гэж бодож байна. За хээрийн хөрсөнд одоо ус ингээд дээрээс гэхдээ голцоо хязгаарлагдмал хэмжээгээр жигд бус хэмжээтэй ингэж хөрс рүү ордгоо. За энд одоо салхи халуун хоёрт ус түргэн ууршдаг. Тиймээс одоо хээрийн хөрсний чигшлийн босоо шилжилт одоо эрс тодорхой анзаарагддаг, ялгаатай харагддаг байна энэ экосистем. За ялангуяа энэ хөрсний 5-аас 10 см өнгөн үеийг одоо хүчтэй норгох борооны дараа одоо хөрсний харьцангуй чигшлэл нь болохоор доошлох тусмаа ингээд 10 см-аар цааш болох тусмаа ингээд чигшний ингээд багасж буурдаг юм байна. Тиймээс хөрсний гүн рүү усыг нэвтрэн оруулах үүргийг гүйцэтгэгч нь болохоор нүхэнд амьдардаг юм амьтад юм аа гэж энэ номонд дурдсан. За нүх ухаж амьдардаг жижиг амьтдаас ахуулан хулган, зурам энэ таруу зэрэг нь одоо системдээ усны хангамжийг одоо хөрсөнд нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй оролцдог байна. За гэтэл манай хэрд болохоор одоо 20 жилийн өмнө хаасаагүй элбэгхэн гаргасан байдаг байсан таруу гэж амьтаа одоо нүднийг юм болсон. Энийг бол хүмүүс мэдж байгаа. Ялангуяа нь одоо энэ эрчимтэй агналтын нөлөөнөөс болж зарим хэсэгтээ бол энэ хээрийн экосистемд бол таруу маань бол одоо баг устж алга болсон гэж хэлж болно. Үүний нөлөөгөөр одоо дошнууд нь одоо эдгэрч нүхэн битүүрсэн. За энэ нь болохоор экологийн системд ийм хасар хортой нөлөөг үзүүлж байгаа юм л та. Усыг одоо хөрс рүү нэвтрүүлэн хөрсийг усаар хангаж ургамал ургах чигийн дутагт орохоос ингэж хамгаалж байдаг энэ одоо хээрийг маань одоо энэ нүх байхгүй болсноороо улам ингэж хуурай гандуу болгож одоо хөрсийг нь чигшлэр дутагдуулж байгаа маа. За хөрсний агаар за хүн бодисын солилцооны талаар бас энд нэгэн жишээ дурдъя гэж бодож байна. За борооны усаар дамжин олон төрлийн эрдэс бодис одоо хөрсний гүн рүү зөөгдөж орж ингэж хоримтлагдан тэнд газрын хөрсөндөө ялзамгийг одоо үүсгэж идэг. Энэ баялаг хөрсийг одоо газрын хөрсөн дээр ил гаргаж үржил шимтэй хөрсний эргэлтийг бий болгодог амьтад мэдээж бол нүхний амьтад. Тэр дундаа мэрэгчдийн хитэ ижил үүргийг одоо чигийн хорхой ялангуяа бас шоргоолж гүйцэтгэдэг. За энд нэг хээрийн шоргоолцсон болохоор 60-аас 80 см гүнд газар доор үүрэлдэхээр ойн шоргоолтноос бас ялгаатай байдаг юм байна. За эдгээр нь болохоор шоргоолтнууд нь хонгол, тасалгаа гаргангаа улирлын турш одоо 0.5 тонн га им шороог одоо хөрсөн дээр одоо эргэж гаргаж ирдэг юм байна. Гүний хөрсийг гадарга дээр гаргаж ирдэг гэсэн. Шоргоолцны ухах нь болохоор хөрсний агаар жилтийг одоо ингэж эрс сайжруулдаг. За тэдний гаргасан хонгол нь одоо нийлбэр эзлэхүүнээрээ хүрэн хөрсөнд одоо 1 гад одоо 0.5 м куб хүрнэ гэж одоо энэ номонд бас дурддагчээ. За энд хээрийн бас нэгэн онцлогийг бас дурдах зайлшгүй хэрэгтэй. Түрүүнд бас манай өмнөх Батхуйг доктор дурдсан. Энэ маань хээрийн маань бол маш ингэ гайхалтай цэцгэлдэг. Хээрийн ургамлууд маань энэ гэхдээ маш богино хугацаанд байд цэцгэлдэг. Энэ хугацаанд л одоо тоосоо хүртээдгээ одоо дараагийн ургамл үрдүүлээд өөртөө ингэ алга болдгоо гэж хэлсэн. Гэхдээ энэ маань болохоор энэ маань одоо жилийн одоо цөөхөн хэдхэн хоног цэцэгтэй байдаг гэсэн үг биш. Энэ маань болохоор хээр бол ингээд 4-р сараас 10-р сарын турш ингээд урт хугацаанд ингээд урган ингэж төлждөг. Тэгвэл одоо энэ амьтад бол үргэлж одоо шин идэж тижээл ингээд хэргэлдгээрээ одоо ойн ялангуяа энэ цөлийн амьтдаас ялгаатай байдаг юм байна. Энэ юу хэлж байна гэхээр энэ хугацаанд бол маш олон зүйлийн ургамлууд өөр цаг хугацаануудад энэ ургамал ургадаг энэ өөр цаг хугацаануудад цэцэглэж ургаж байхаараа ялгаатай байдаг юм байна. За хээрийн олон зүйлд одоо баялаг ургамлын аймаг одоо өвсөн тижээлтэнд дүгнэж олон нэр төрлийн хүнс тижээл болж өгдөг. За зарим нарийн тансаг хоолнд дурлагч одоо амьтад одоо өвс бүрээс нь одоо бас амтлах дуртай байд юм байна. За үүний нэг жишээг дурдсан бол овын хөх охтно гэж байдаг. За энэ охт нь болохоор хэдий ингэ жижигхэн боловч одоо энэ амьтны хоолны цэсэнд нь болохоор хагнаас ахуулаад шарилж үйтэн ургамал
идэх зэргийг хамруулсан нийт одоо 107 зүйлийн ургамал ордог байна. За энд хүрээд одоо 6 дугаар бүлэг маань бол төгс өндөрлж байгаа. За би энэ бүлгийнх энэ номын хамгийн сүүлийн бүлэг болох Хээр ба хүн гэсэн 7 дугаар бүлгийг та бүхэндээ товчхон танилцуулъя. Тэгээ зохиолч маань бол үндсэндээ одоо бидний монголчуудын хэлдгээр хойноос ирээд хот манайх, хотон дээрээд хуц манайх гэж хэлдэг. Ичлэн одоо тийм тэ ядруу гэж аялж байгаа ядруу аянчинтай хүнийг бол адилтгсан байдгийг. Тэгээ энэ дөр Хээр бол одоо хүн гэдэг зүйл гарч ирээд энэ бүх юмыг өөрчлөхөөс өмнө өөрөө олон зүйлийн өгсөн тижээлтэн ургамал бүх юмыг одоо багтаасан маш нарийн тэнцвэртэй байсан гэдгийг бол гаргасан байдаг. Хамгийн энгийн одоо нүдэн дээр гарсан жишээ болж байгаа Хойд Америкийн Прери гэрэг нэг бол жишээлсэн байдаг. 75 одоо энд Европод нүүрс очихоос өмнө Хойд Америкийн Прери бол 75 сая бизон гөрөөс тэгээд 40 сая одоо сэрэн хөрөөс франк хорн гэдэг энэ гөрөөс агуулсан. Дээрээс нь үүд өмнө чиж ууд агуулсан ийм том систем байсан. Евразийн перчсэн ялгаагүй те. Одоо 10 сая зэрэг төр одоо бүр байхгүй болсон. Төр дээрээс нь тарпаа дууж тэр зэрлэг адуу тэгээд 10 сая бүхэн цагаан зэр тэ тарваг тоо хомшгоо одоо мэрэгчд шоо том одоо хэрийн одоо үгүй гоёо болсон тэр одоо тоодог шүүг тэр 2-3 зүйлээр ингэж байдаг байсан. Гэтэл хүн гарч ирээд явах жишээл одоо түрүүнд авсан Хойд Америк 1960 он нөгөө 75 сая бизон 40 сая орон сэрэн гөрөөсний оронд 96 сая хөр 33 сая хонь бий болоод дээрээс нь тэр том хэрийг хууч одоо энэ апдейт хийж ядчихсан хэрийг бүхэлд нь бараг хаглаад тариалан талбай болгоод ингээд тэр хэрийн өөрийнх нь системийг байхгүй болгоод тэр агросистем гэдэг агросиноз гэдэг юм шал ондоо хэрийн бус юмыг бол бий болгосон. Яг бол жишээд орсон байдаг. Харамсалтай нь Евразийн хувьд гэсэн энэ бол яг адилхан түүх зүгээр ялгаа нь гэх юм бол арай илүү урт хугацаа тэгээ орон зай дөрвөн жидгээр ялгаатай гэдгийг бол хэлсэн байдаг. Тэгээ энэ өнөөдөр дэлхийн газрын 3.1 агросиноз болцсон гэдгийг бол бид түрүү хэлж байсан тийм. Тэгээд энэ бүх өөрчлөлтөнд хоёр том фактор хүчин зүйл байгаа юм л да. Томор болдог. Нэг нь болохоор зэрэг одоо мал аж ахуй. Тэгээд мал аж ахуй бол хүн гэдэг амтан Хээрт тий одоо хитгэн зэрэг амтныг гэршүүлээ миний мал болгочлоо гэсэн тий энэ ингээд байж хатад авгүй шүү гэсэн юм даруухан урайтаа орж ирсэн гэж зохиолч маань бол бичсэн байдаг. Гэхдээ хүний нэг одоо амиа хийжсэн зангаас болоод 1 км/квадрат 6-аас 7 том одоо зэрлэг харангууд харахтаа энэ маань одоо юу гэдэг 3 энэ байгаа 3.5 тонн бахад 5 хагас он илүү байна да би энийг авчиж болно гэж боддог мөртлөө яг малаад жигтэй за нэг ганц 2 өхөр хойно илүү байлаа гэж яавд гэсэн байдлаар ханддаг. Ийм амиа хичээсэн сангийг бол дурдсан байдаг. Тэгээд энэ ном дээр гарч байгаа жишээ нь Монголын хувьд Монголд нь Хээрчсэн яг харж болно л да. Жишээлбэл одоо хотондоо хэдэн 100 мянган малтай малчин Монголд яаж олж яваад хөрвүүлж өсдөг. Монгол бүхэнтэй одоо ер нь 10-аад мянга хүртээгүүтэй Монгол бүхэн тэ бэлчээр идлээ. Миний малын бэлчээр идлээ хөөд тууж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүртэл гарч ил байгаа. Тэгээ энэ малтай холбоотой нэг сонин тоо баримтыг судлаач маань номонд оруулсан байдаг. Тэгээд тэр маань одоо гүйлрэх гэж судлаачийн тооцоон дээр үндэслээд ер нь бол нэг 50 кг орчим дунд жилдээ ганц нэг хонь хэрийн метр квадрат талбайд бол 2 кг статистик даралт өгд юм байна.
Тийм учраас хээрийн нэг гад байгаа одоо 5 хонтой сүрэг нэг өдөр билчгтэй тий. Зүгээр статистик даралт тэр нь хамаагүй одоо 0.5 кг/квадратаас хэтэрдэггүй тий. Одоо тухайн дайсуулган бараг 4 дахин бага 30 танкийг бүтэн реакторыг үүсгээд наацааш 4 удаа явуулсантай тэнцэх тийм хэмжээний дарамт өгдөгөө гэж хэлсэн байдаг. Энийг бол монголчууд маань болохоор зөв туурайн зуд боллоо гэж яриад байдаг шүү дээ. Энэ туурайн зуудын одоо хамгийн одоо нүдэн тарагдах том жишээ бол энэ болж гисэн байх юм байлээ. Тэгэхээр энийг бас цаахгүй илүү дэлгэрүүлж очно. Өөр нэг юм нь яг газар тариалан хээрт бол газар хаах гэдэг бол үстэй хүний үлж байгаа хамгийн нөхцөлтэй одоо хуурлыг бий болгодог газар хаалснараа энэ чивтэ шинээр одоо урамлан бүтэрчгээрээс лэгдээд амтных нь зүйлийн бүтцэлэгдээд хөрсөн ч өөрчлөгддөг. Тэгэхээр хээр маань өөрөө бол одоо юу гэдэг юм өөрийнхөө байхтаа тий аль болох олон зүйл бодлоо нэмэх. Тэгээд тэднийгээ одоо түрүүний манай төвлөрийн маань хэлсэн тэр ташин шигтгэмлэхээ дотроо улам боловсрогоо болох тий илүү олон илүү ондоо өнгө шиг багтаахын төлөө байдаг. Гэтэл таримл үүсгэх зүйлүүд ерөөсө ганцхан урамлаас үүссэн тийм агрегацийн болчтой. Тэгээд тэр маань өөрөө ингээд тариалангийн хотон шавжууд өвчин бүх юмыг өөртөө цаддаг. Тэгээд үүний одоо зохиолч маань бол бүр царайн дотор жишээлбэл тэр тухайд урамлаар хоолох шавжуудын одоо нэгчлэн хээрийн зүгээр өөрийнхөө байгаа гэсэн тайлбарлах бол 100-аас 300 дахин нэмэгдсэн байдаг. Тэгээ энээсээ болоод одоо үсрээ алдлаа гингүүтэй хүмүүс маань өвч ортонтой дэмжих одоо хими арга гэх юм уу заавал тийм нэг одоо үйлээс нэг улаа явуулсан байдаг гэдгийг бол хэлсэн байна. Өөр нэг юм нь тариан талбай гэдэг маань өөрөө тэр одоо хээр маань өөртөө байн хадгалж өөр дотор эргэлтэндээ оруулж яадаг тэр хими элементүүдийг зөөж гаргаж яадаг юм систем болоо өөрчлөлтөө. Жил болгон одоо гадмаас өөр царай байдлаар одоо бидний талах байдал болох тэр одоо түүхий байдлаар нэг гагаас 70-90 кг азот, 20 кг фосфор, калий тэгээ олон техник элементийг бол хүн зөөж гаргаж яадаг. Та бүхэн зөөнийхөө хоол гэдэг ингээл тэрийг харах энэ дээр чи баахан микроэлемент бичсэн. Энэ бүхэн маань бол хэрээс зөөж гаргасан тэр л одоо хими элементүүд шүү дээ. Тэгээ ингээд зөөж гаргаа дээрэс нь хаглаад явахаар зүйл нь бол хөрс одоо тэр хэр маань өөрөө хэцүү байдалд тэрийг нь хүн нөхөхийн тулд одоо хими бодис спортоогоор бөмбөгдөд тэр нөр хэр түрүүн орж ирсэн тариалбайд хажууд нь байгаа багахан цэвэр инженер байгалаараа байгаа костюм хүртэл дөрөв тулсан юм бол байдгаа. Тэгээд зохиолч маань бол зөвлөж хэлэхдээ хээр хүн хоёрын хамтран эзэмшдэг аграцинозыг бол энэ хувьцаат компаниг бол хүн гэдэг маань бол хяналтын процесс өөртөө бүтэн шилжүүлчихэд байна. Баажмаар шилжүүлээд байна. Ингээд харамсалтай хэрийгээ бол одоо шахаж гаргаад байна гэдгийг бол хэлсэн. Тэгээ манай орнд ч гэсэн өнөөдөр одоо энгийн жишээ нь эрүүл газрын их хургац аавн тэгээ хөрш хөргөнтэй зараад их мөнгө олно гэсэн юм олон улс төрчид одоо хүмүүс байдаг тийм. Энэ болгоныг бол энэ хүмүүс маань энэ номыг уншиж өгөх их найдахгүй байна. Гэхдээ залуу үеийнхэн маань энэ номыг уншаад тэгээд өөрөө зөвхөн хараад Монголынхаа хээр талаа хайлан хамгаалах энэ үйлдэлтэй ашигласаа гэж энэ номыг 1982 онд бичсэн. Тэгээ өнөөдөр ч гэсэн энэ ном бол хамгийн их чухал юм байна. Тэгээ эцэст нь зохиолч маань өөрөө бол хэрийг болгон ашиглахдаа хэрээс өөрөөс нь сураад өөртөө нь харуулж ашиглаач гэдгийг бол тэрний чухлыг сануулчаад тэгээд нэг тун өрмөс тийм шигтгээр төсгсөн байгаа энэ номыг. Тэгээд тэрийг би зүгээр шууд уншиж гэж бодож байна. Энэ нь болохоор Евразиад 3.5 мянган жилийн өмнө бий болсон нүүдэлчин малчны амьдралын хэв маяг нь
хүн төрөлхтөн хэрийн ландшафт амжилттай дасан зохицсон арга. Тэгээд хүн төрөлхтний түүхэнд нийгэм технологийн хамгийн том хувьсгалуудын нэг биш юм аа гэж. Тэгснээр нүүдэлчин малчны Монголын талын малчны энэ амьдралын хэв заяаг маань өөрөөхөө зохистой байхдаа хамгийн том хэрийг ашиглах арга юм аа гэдгийг бол сануулсан байдаг. Тэгэхээр би бол энэгээр энэ номыг өндөрсөн нь бас нэлээд учиртай байхаа гэж бодож байна. Тэгээд төгөлдөртөө микрофон ашиглаж байлээ. За баярлалаа. За энд хүрээд одоо доктор Батхуйг мөнх тогтох нарын редакторлсан одоо хээрийн экосистем хэмээх номын маань танилцуулга бас өндөрлж байна. За энэ номыг танилцуулах болсон гол шалтгаан энэ хээрийн экосистемийг одоо бид бүхэн хүмүүс одоо нэгэн хэвийн уйдгартай систем гэж битгий хараасаа энэ экосистемийн гайхалтай жишээнүүдээс номонд дурддагсан жишээнүүдээс нэгийг нь ч гэсэн ойлгож мэдэж аваасаа гэж хүссэн юм аа. За тэгээд дэлхийд одоо талын Монгол гэдгээ нэрээрээ танигдсан Монголын ард түмэн монголчууд манаас энэ тал нутгаач одоо цаашид онгон дагшнаар нь хамгаалan авч үлдээсэй гэж хүссэн өнөөдрийнхөө подкастыг өндөрлж байна. За дараагийн дугаараараа түр уулзлаа. Баярлалаа.